1988 оны 3 дугаар сарын сүүлчээр 18 настай Инга Мария Хаузер Германы Мюнхен хот дахь гэрээсээ гарч амьдралынхаа хамгийн том аяллаа эхлүүлжээ. Нас залууч Инга өөртөө итгэлтэй, бие даасан нэгэн байв. Тэрээр ертөнцийг үзэж таних хүсэл эрмэлзлэлтэй, эрхчлөөт амьдралаар амьдрахыг хүсдэг байлаа. 3 дугаар сард Инга анхны очих газраараа Англиг сонгосон нь түүний аяллаа эхлэл байв. Аав ээж их чинь түүний галт тэрэгний буудал дээр үдэж өгсөн ч энэ нь тэдний сүүлчийн уулзалт байсныг хинэнч мэдээгүй. Ингагийн эхний зогсоол нь Лондон байлаа. Тэр гэрээхэндээ Лондонд очоод ил захидал илгээж, Лондон түнд үнэхээр таалагдж байгаа. Мөн удахгүй явах дараагийнхаа аяллаа маршрутын тухай утсаар ярьсан байна. Тэр Лондонд хэд хоноод 4 сарын 3-ны ням гарагт Оксфорд руу хөдөлжээ. Оксфордод байхдаа хямдхан нийтийн буудалд буусан бөгөөд тэмдэглэлдээ ингэж бичсэн байна. Хямдхан буудалд өнөөдөр буудлаа. Хит их идчихлээ. Эндээс би Байт хот руу явхаар шийдлээ гэж бичсэн байв. Үүнээс хэд хоногийн дараа Инга гэрээхэндээ дахин ил захидал явуулж Англи түнд ямар их таалагдж байгаагаа хэлжээ. Тэр бүр энд амьдарч үзхийг хүсч байгаагаа бичиж англичуудыг ээлдэг тусархаг хүмүүс гэж магтсан байна. Мөн надад санаа зовох хэрэггүй. Би аюулгүй сайн байна гэж нэмж бичсэн байна. Ингээд Инга 4 сарын 5-нд Байт хотоосоо явж Кембриж, дараа нь Бристол, тэндээсээ Ливерпул руу явсан байна. Тэр айл болох олон газар үзхийг хүсч нэг хотоос нөгөө хотыг дамжин аялсаар байсан юм. 4-р сарын 6-ны 5 гаригийн өглөө эрт Инга галт тэргэнд сууж Англиас Шотландын хойд хэсэгт орших Инвернес рүү явсан байна. Тэндээсээ дахин гэрээхэндээ ил захидал явуулж аялал нь хэвийн үргэлжилж байгаа ч мөнгө мэн дуусах төгсч байна гэж бичсэн байв. Яг тэр өдөр Инга Стронер Бомтос Ирландын Ларен хот руу явах усан онгоцонд суусан. Тэр Уэльст байдаг найзтайгаа уулзгаасаа өмнө 3 өдөр хүлээх хэрэгтэй байсан тул энэ хугацаанд дахин аялахаар шийджээ. Тэр хамгийн сүүлчийн тэмдэглэлдээ өнөө өрөө хаана хоноглох билээ? Надад мөнгө хэрэгтэй байна гэж бичсэн байв. Усан онгоц шөнө ирсэн тул Белфаст хот руу явах галт тэргэнд суух цаг маш бага байсан. Тэр Белфаст хотоос Уэльс руу явах ёстой байв. Гэвч Инга тэр галт тэргэнд хизээж суугаагүй юм. 2-7 хоногийн дараа нэг хончин түүний цогцыг Хойд Ирландын Антрим мужийн Баликасл хотын ойролцоох ойгоос олсон байна. Энэ газар Ларен хотоос машинаар явхад 1 цагийн зайтай газар бөгөөд түүнийг задгай газар замын хажууд цогцыг нь доош нь харуулсан байдалтай хайсан байв. Цагдаа нар хэргийн газар ирж мөрдөн шалгалтыг эхлүүлсэн. Түүний үхэл хүчирхийллийн шинжтэй байсан. Түүний нүүр толгой хэсэгт хүчтэй цохиулсан уул мөр байсан бөгөөд ДНХ-гийн шинжилгээгээр бэлгийн хүчирхийлэлд өртсөн тогтогджээ. Хүзүүнд хугарсан гэмтлийг цагдаа нар хэрцгий догшин халдлахын улмаас авсан гэмтэл гэж тодорхойлсон. Түүний эд зүйлс цогцсных нь эргэн тойронд тарсан байдалтай байсан ч гадаад паспорт нь байхгүй байв. Харин иргэний үнэмлэх нь байсан тул цагдаа нар Ингаг танихад амар байсан. Яагаад алуурчин түүний гадаад паспортыг авч үлдэж харин иргэний үнэмлэхийг нь орхисон бэ? Яагаад цогцыг замын хажууд ил үлдээх болов? Энэ үйлдэл нь алуурчин өөрийн хийсэн хэргийг ил болгохыг хүссэн мэт харагдаж байна. Гэвч Инга яаж тэр аслагдсан ойруу очисон байх вэ? Гэр бүлийнх нь Ингаг хизээж танихгүй хүний машинд суугаад хаа байсан хол газар руу явах хүн биш гэж хэлсэн юм. Гэсэн ч бүх баримтыг харахад 4 сарын 6-ны шөнө Балифетрик орчмын ойруу машинаар очисон болохыг харуулж байгаа юм. Мөрдөгчдийн үзэж байгаагаар Ингаг ойг сайн мэддэг хүн тийш нь авч очисон байх магадлалтай. Шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлтээр түүний хүзүүг цогцос олдсон газар хугалсан байх магадлалтайч зодож бэлгийн хүчирхийллийг өөр газар үйлдсэн гэж үзжээ. Хэргийг тайлахад маш хэцүү байсан бөгөөд цагдаа нар тодорхой сэжүр олоогүй. Тэд ДНХ-гийн профайл гаргаж Их Британий түүхэн дэх хамгийн том ДНХ шалгалтыг явуулсан ч алуурчин огт олдоогүй юм. Инга Мария Хаузер хэрцгийгээр амиа алдснаас хойш 36 жил өнгөрсөн ч өнөөдрийг хүртэл энэ хэргийн буруутан ял шийтгэл хүлээгээгүй олдоогүй хэвээр байна. Түүний аав нь 2006 онд, ээж нь 2019 онд нас барсан бөгөөд тэд амьдралынхаа турш охиныхоо араас гашуудсан юм. Диана Бобр нь Америкийн нэгдсэн улсын Орегон мужийн Грэшэм хотоос гаралтай.
55 настай, ууланд алхах дуртай нэгэн байв. Тэр 2018 оны 8 сарын 29-ний өдөр Орегон мужид байдаг Mount Hood үндэсний цэцэрлэгт хүрээлэнд байрлах хамгийн алдартай замуудын нэг болох Hunchback Jim-ээр алхахаар ганцаараа явжээ. Дианагийн гэр бүлийнхэн өөр мужуудад амьдардаг байсан ч тэд хоорондоо байнга холбоотой байдаг байв. Тэр аялдаа гарахаас өмнө гэрийнхэндээ хэлсэн байна. Жижиг биетэйч Диана маш бие даасан эмэгтэй байсан бөгөөд 7 хоногт хэд хэдэн удаа ганцаараа ууланд алхдаг байжээ. Тэр зэрлэг байгальд амьд үлдэх чадвартай мэрэгжлийн хүн биш. Үүргэвчэндээ майхан ч авч явдаггүй байсан ч амьдралын эрч хүчээр дүүрэн жинхэнэ байгальд дурлагч байсан. Энэ аялал түүний амьдралынх нь хамгийн сүүлчийн аялал болно гэж яаж мэдвүлээ. Зөвхөн үүргэвчээ үүрэн эрч хүчээр дүүрэн Диана аялалдаа гарсан байна. Тэр машина Mount Hood-ийн бэлд байрлуулад өдрийн аяллаа эхлүүлсэн ч хизээч буцаж ирээгүй. Маргааш нь буюу 8 сарын 30-нд хоёр аялагч Дианагийн үүргэвчийг олжээ. Үүргэвч нь эзгүй хаягдаж Диана хаанч байсангүй. Тэд энэ тухай цагдаад мэдгдсэн байна. Хэд хоногийн дараа Дианагийн өөр мужид амьдардаг гэр бүлийнхэнд түүнийг сургаггүй алга болсон гэж мэдгдсэн. Тэд хамгийн сүүлд 8 сарын 29-нд түүнтэй холбоо тогтоосон байв. Дианад муу зүйл тохиолдсон нь ойлгомжтой болж, аюулд орсон, эсвэл бүр амиа алдсан байх вэ гэж айж байв. Түүний гэр бүлийнхэн Виржиниа, Техас мужаас Орегон муж руу нисэн ирж хамтдаа байхаар шийджээ. Дианагийн машиныг Zigzag Ranger Station-ы зогсоол дээрээс олсон байдаг. 2018 оны 9 сарын 10-нд аврах багийнхан Диана Бобрыг олсон ч тэр аль хэдийн нас барсан байв. Түүний цогцос гүн жалганы ёроолд Hunchback Jim-ээс ойролцоогоор 90 метрийн доор машина тавьсан газраас 1.6 км-ийн зайд олджээ. Тэр яаж амиа алдсан бэ? Шүүх эмнэлгийн задлан шинжилгээ цочирдом дүгнэлтийг гаргасан байна. Дианагийн хүзүү хугарсан байсан бөгөөд хүзүүнийх нь ар хэсэгт 10 гаруй шүдний ором олдсон байна. Мөн гар нь гэмтсэн байв. Эдгээр гэмтэл нь зэрлэг амьтны дайралттай, тодруулбал пумагийн дайралттай нийцэж байв. Дианагийн эгчийн хэлснээр тэр биеэ хамгаалахын тулд хурц зүйл, мод, үргээгч шүршигч ашигласан байв. Орегон мужийн байгальд 6,000 гаруй пума амьдардагч тэд маш ховор тохиолдолд хүн рүү дайрдаг. Пума нь ихэвчлэн хүнээс зайлсхийдэг төрлийн амьтан юм. Тэгвэл яагаад тэр пума Дианаг агнсан байх вэ? Энэ асуултанд хариулахын тулд эхлээд амьтныг барих шаардлагатай болсон байна. Цогцос олдсноос 4 хоногийн дараа буюу 9 сарын 14-нд замын камер пумагийн дүрс бичлэгийг бичиж авчээ. Үнэрч ногтыг ашиглан унг амьтныг олж тэр өдөр Hunchback Jim-ийн ойролцоо пумаг буудан алсан байна. Харин амьт. Пумагийн цогцыг өмнөд Орегон руу шинжилгээнд явуулсан ч лаборатори Дианагийн хувцас, өөр нотлох баримтаас ДНХ-г ялгаж авч чадаагүй. Энэ нь бороотой цаг агаар болон халдлага болсон цаг хугацаа, цогцос олдсон хугацааны хоорондын зөрүүнээс болсон гэж үзсэн байна. Хамгийн сонирхолтой нь албаныхан яагаад халдлага болсон шалтгааныг тогтоож чадаагүй. Учир нь Диана руу дайрсан пума нь өсөглөн байгаагүй. Галзуу өвчтөөч биш. Өөр ямар нэгэн төрлийн өвчин байгаагүй. Мөн олон жилийн турш зулцгалаагүй байсан учраас үр төлөө хамгаалах эхийн зүүн совингоор дайраагүй гэсэн үг. Гэсэн ч мужийн цагдаагийн тайланд дурдсанаар байгаа бүх нотлох баримтууд нь Диана Пума Бобрийн үхэлд буруутай болохыг харуулсан гэж үзжээ. 2022 оны 7 дугаар сарын 7-нд төсөөлхийн аргагүй зүйл болсон юм. 22 настай Британи жуулчин Алан Довсон Майс найзуудтайгаа хамт аялж явахдаа хальтарч 20 м гүн огцом хавцлаас доош унжээ. Дэлхийн хамгийн үзэсгэлэнт газруудын нэг болох газарт баяр хөөртэй аялал, гинэтхэн хамгийн аимшигтай хар дарсан зүүд болон хувирсан юм. Алан болон түүний найзууд эртний инкүүдийн балгас болох Мачу Пичугийн ойролцоох гайхамшигт байгалыг сонирхон алхаж явлаа. Аандын нуруунд дундуур үргэлжлэх уулын жимүүд нь сүрлэг панорам үзэмжтэй боловч бэлтгэлгүй эсвэл азгүй аялагчдад маш аюултай газар юм. Тэд зүгээр л байгалийн үзэсгэлэнг биширч зогсох үед гинэт эргэж харахад Аалан алга болсныг анзаарчээ. Тэр агшинд Аалан хадны ирмэгнээс хальтарч барзгар хаданд хүчтэй цохигдон доош унсан байв.
Найзууд нь энэ аимшигт явдлыг нүдэрээ харж цочирдсон ч удалгүй түүнийг аврахын тулд сандарсан бүтлгүй орлого хийсэн байна. Бусад аялагчид яаралтай тусламж дуудсан ч аслагдсан байршил нь аврагчдыг шуурхаа ирэх боломжгүй болгов. Түүнийг эмчилж байсан эмч Карлос харамсалтай мэдээг дуулгасан байна. Аалан доовсон Майлс гавлын ясны хүнд хугарал, тархины хүнд гэмтэл авсан бөгөөд эдгээр нь нөхөн сэргэх боломжгүй байсан байна. Эмчнэр бүх хүчээ дайчилсан ч гэмтэл хит хүнд байсан тул тэр эмнэлэгт ирсний дараахан амиа алджээ. Гадаадын иргэний хамтын нөхөрлөл ба хөгжлийн газраас мэдэгдэл хийж Ааланы гэр бүлд энэ харамсалтай мэдээг хүргэсэн байна. Мөн Перу дахь ажилтнууд нь орон нутгийн эрх баригчидтай хамтран энэ хэргийн нөхцөл байдлыг шалгаж байна гэж мэдэгджээ. Туршлагатай аялагч яагаад жимдээр хөл алдаж унсан бэ? Аюултай орчинд шаардлагатай хамгаалалт, тоног төхөөрөмжийг бүрэн ашигласан уу? Хамгийн хэцүү асуулт нь энэ эмгэнэлт явдлаас урьдчилан сэргийлэх боломж байсан уу гэдэг юм. Жил бүр мянган жуулчдыг татдаг Мачу Пичу нь одоо гунигтай санагдах нэгэн бэлэгдэл мэт болжээ. Мянган жилийн настай чулуун байгууламжууд залуу аялагчийн амьдралын сүүлчийн гайхамшигт дүр зураг болсон нь харамсалтай. Орон нутгийн цагдаа нарын мөрдөн шалгалт үргэлжилсээр байгаач ард нь үлдсэн гэр бүл нь асар их уй гашууд автан хариулт хайсаар байна. 2024 оны 2 сарын 4-нд Ли Фейда Хуан Калифорни Сан Габриэл улсад ганцаараа алхахаар гарчээ. Маунт Балдын үзэсгэлэнт байглаараа алдартай маш аюултай замтай газар юм. Тэр үед өмнөд Калифорни руу түүхэнд тэмдэглэгдэх үс хүчтэй шуурга ойртон ирж байлаа. Ли Фейда Хуан 22 настай Калифорни их сургуулийн оюутан байв. Тэр мөн ганцаараа явган аялал хийх дуртай туршлагатай аялагч байжээ. Тэр өдөр 13 цаг 59 минутын үед найзуудтайгаа ганцаараа ууланд алхахаар явж байгаагаа мессежээр мэдгдсэн. Машины зогсоолд машинаа байрлуулахаас өмнө найз залуу руугаа видео илгээжээ. Дараагийн 2 цагийн турш залуу бүсгүй сошиал сүлжээнд цастаа уус, гүн хавцлыг харуулсан хид хідэн бичлэгийг нийтлсэн байна. Цаг агаар огтхон ч таатай байсангүй. Тэр өдөр ойролцоогоор 16 цагийн үед холбоо тасарсан байна. Хуан алга болсныг найз нөхөд гэр бүлийнх нь анзаарах үед аль хэдийн шүн дунд болсон байв. Тэд маш ихээр сандарч 911 рүү залган тусламж хүссэн. Сан Бернардиногийн шерифийн албанаас шуурхай арга хэмжээ авч 90 хайх аврах багыг бүрдүүлжээ. Туршлагатай мэргэжилтнүүд уулсыг сайн мэддэг байсан ч ойртон ирж буй хүчтэй шуурга тэднийг хүртэл бэрхшээлд оруулсан байна. Шөнийн тэг 2 цаг 30 минутанд аврах баг Монт Балди дээр хүрэлцэн ирсэн. Уул зузаан цасаар хучигдсан байв. Тэд бүх хүчээ дайчилсан ч 2 сарын 5-ны өглөө болтол Хуаны ямар ч ул мөрийг олж чадаагүй байна. Удалгүй хүчтэй шуурга эхэлсэн. Үндэсний цаг агаарын албанаас 40 сая орчим хүнд хамаарах хүчтэй цасан шуурганы сэрэмжлүүлэх мэдээг өгсөн байна. Аврах ажиллагаа байгалийн хүчтэй тэмцэх тулаан болж хувирав. Хүчтэй цасан шуурга, нурангийн аюул, аврагчдын ажлыг ихээр саатуулж байсан тул эцэст нь тэд өөрсдийн аюулгүй байдлын үүднээс ирлээ төр зогсоохоос өөр аргагүй болсон байна. Тэр үед уул бараг бүхэлдээ цасан бүрхүүлтэй болов. 6 дахь өдөр гинтийн их сурвалжаас мэдээ ирсэн нь нэгэн иргэний дрон хүний биетэй төстэй зүйлийг олж битсэн байв. Гэвч цаг агаарын байдал аюултай хэвээр байсан тул аврагчид тэр даруй очиж чадаагүй. Эцэст нь түүнийг алга болсноос хойш 7 хоногийн дараа өглөөний тэг 7 цаг 45 минутанд Ли Фейда Хуаны цогцыг Сан Антонио голын дээд хүрхрээ орчмоос олсон байна. Түүний цогцыг нисдэг тэргээр уулнаас булгасан. Хуаны үхлийн шалтгааныг албан ёсоор зарлаагүй хэвээр байгаа бөгөөд зарим хүмүүс түүнийг шуурганы үеэр албаар ууланд гарсан гэсэн таамгийг дэвшүүлсээр байдаг. Радиогоор намуухан шаржигнсан дуугаар мэдээ ирэв. 90 хайх баг ангал дотроос цогцос олсноо дамжуулжээ. Ингэж 29 настай Британи аялагч Харри Гривзийн 9 хоног үргэлжилсэн 90 хайлт эмгэнэл төгсгөлд хүрсэн юм. Тэрээр Перугийн Андын нуруунд Мачу Пичу орчмоор ганцаараа аялж яваад сургаггүй алга болсон байв. Английн Шропшир мужид амьдардаг түүний аав Саймны хувьд энэ мэдээ уй гашуудлаар дүүрэн байсан төдийгүй амьдралд хайртай, гүн гүнзгий бодолтой хүүгээ алдах асар том гарц байлаа.
Тэрээр хүүгээ олон хүний амьдралд гэрэл гэгээ авчирсан инээд хөөртэй, эрч хүчтэй хүн байсан хэмээн дурсжээ. Дараа нь явуулсан шүүх эмнэлгийн шинжилгээгээр 4 сарын 20-нд олдсон цогцос үнэхээр Харри Гривзих болохыг баталсан байна. Тэр Өмнөд Америкийн алдартай уулсын бүс нутагт 29 насныхаа төрсөн өдрийг тэмдэглэхээр урт хугацааны ганцаарчилсан аялалд гарсан байв. Шүүх эмч түүний үхлийг эмгэнэлт осолгож тогтоосон. Тэрээр өмнө нь найзуудтайгаа хамт хэдэн 7 хоног аялж, Перугийн байгалийн үзэсгэлэн уугуул соёлыг бишгирч явсан ч 4 сарын 9-нд болох өөрийн төрсөн өдрөө ганцаараа манантай уулсын дунд өнгөрүүлэхийг хүссэн байна. Амьдралынхаа шинэ үе рүү орохоос өмнө цагийг нам гүм ганцаараа эргэцүүлэн бодож өнгөрүүлэхийг хүссэн бололтой. Найзууд нь түүнийг 2 хоногийн дараа эргэж ирнэ гэж хүлээж байсан ч Харри хизээж буцаж ирсэнгүй. Цаг хугацаа өнгөрөх тусам ямар ч сураггүй байснаар орон нутгийн эрх баригчид болон Lucy Blackman Trust байгууллага хамтран өргөн хүрээтэй эрен хайх ажиллагааг эхлүүлжээ. Нисдэг тэрэг, дрон, олон сайн дурынхан Андын нурууны уулс хөндийг нэгжиж Харриг хатуу ширүүн байгальд осолд орсон байх үе хэмээн имэж байв. Эцэст нь түүний хамгийн сүүл байсан байршлыг тогтоожээ. Мачу Пичу орчмын эртний инкүүдийн жим найзуудаасаа өмнөх аяллаасаа салсан газар байв. 4 сарын 20-нд алга болсноос нь хойш 9 хоногийн дараа түүний цогцсыг олсон байна. Тэр огцом жимээр ганцаараа явж байхдаа гүн хавцал руу унаж амиа алдсан байх магадлалтай байв. Үлдсэн хоол хүнсний хэмжээнээс нь харахад 4 сарын 9-нд буюу төрсөн өдрөөрөө нас барсан байж болзошгүй гэж үзсэн. Аавынх нь хувьд энэ эмгэнэл хүүгийнх нь байгальд хайртай, бүхнийг мэдхийг хүссэн амьдралын гунигтай төгсгөл байв. Сүүлчийн аялалд явхаасаа өмнөх өдрүүдэд Харри аавынхаа компьютер дээр хайр дүүрэн амьдрал, эр хүн гэж хинбэ гэсэн гарчигтай шүлэг бичиж үлдээсэн байв. Эдгээр дуу бичлэгүүд нь гашуудж буй гэр бүлд нь тайтгарал болсон бөгөөд 29 наслахтаа олон хүний насан туршдаа үзэхээс илүү ихийг мэдэрч амьдрсан хүүгээ дурсан санахад тус болсон байна. Гэсэн ч олон асуулт үлдсэн юм. Тэр яагаад төрсөн өдрөөрөө ганцаараа байхыг хүссэн бэ? Хэрвээ ганцаараа яваагүй бол хувь тавилан өөр байх байсан уу? Манантай ууланд ганцаараа байхдаа тэр юу бодож мэдэрч байсан бол? Ямар ч тач нэг зүйл тодорхой байна. Богинохон ч утга учиртай амьдрал бол тэмдэглэх үн цэнтэй гэдгийг сануулсаар Перугийн хад асга эртний жимүүд дунд энэ залуу аялагчийн дурсамж үрд үлдэх болно. 2019 оны 3 дугаар сарын 5-нд 23 настай Кэтрин Шоу Английн Оксфордшир мужийн Уитни орчмын маш тайван Лонг Хамброу тосгоноос гаралтай йогийн багш бүсгүй Төв Америк руу аялалд гарчээ. Энэ аялал нь түүний сүүлчийн аялал байсныг хинж мэдээгүй. Кэтрин Лек Атитлон орчмын Сан Педро дахь эко зочид буудалд найзтайгаа хамт байрлаж байсан байна. Тухайн шөнө Кэтрины хувьд 50 бус өнгөрсөн. Кэтрин шөнийн тэг 1 цаг 37 минутанд буудлаасаа гарч явсныг харсан. Дараа нь тэг 3 цаг 19 минутанд буудалдаа эргэж ирсэн. Тэгээд үүрээр буюу тэг 5 цаг 32 минутанд дахин буудлаасаа гарч явжээ. Тэр өглөө Кэтрин ойролцоо газраас олсон золбин гөлөгтөө хамт явж байлаа. Түүний зорилго тодорхой байсан. Тэр нар мандахыг харахад үнэнхээр дуртай хүн байсан бөгөөд энэ удаад хамгийн тохиромжтой газраас нар мандахыг харахыг хүсжээ. Гэвч энэ алхалт нь түүний амьдралын сүүлчийн мөч байсныг тэр мэдээгүй. Кэтрин буудалдаа эргэж ирээгүй тул найз нь түүнийг сураггүй алга болсон гэж мэдэгдсэн байна. Гадаад паспорт, мөнгө, гар утас бүгд буудалд үлдсэн байсан тул түүнтэй холбоо барих ямар ч боломжгүй байв. Улгүй түүний алга болсон тухай мэдээ хурдан тархаж өргөн хэмжээний эрен хайх ажиллагаа эхэлжээ. Нисдэг тэрэгнүүд агаараас хайж мөрч ноход бартаатай газар нутгийг нэгжин хайсаар байв. Мөн дрон болон усанд орох баг хүртэл ажилласан. Кэтрины найзууд сошиал сүлжээнд кампанит ажлыг өрнүүлж олон нийтээс мэдээлэл авахыг оролдсон бол эцэг эх нь охиноо олоход туслахыггүй видео бичлэгийг сошиалд нийтэлсэн байна. Өдөр хоногуд өнгөрөх тусам түүнийг амьд байгаа гэсэн найдвар тасарсан юм. Удалгүй байдал улам хачирхалтай болж эхэлсэн байна. Түүний эд зүйлсийг олсон байна.
Кэтрины хүрм түүний хамгийн сүүлд харсан газрын ойролцоох уулын жим дээрээс олдсон байна. Харин түүнтэй хамт явж байсан гүйлэг 3 сарын 11-ний даваа гарагт Индиан нөөс орчмын явган аяллаа зам дээр даарч чичирсэн үлдсэн байдалтай олдсон байна. Энэ үеэс л Кэтрины амьд олдох найдвар үгүй болсон юм. Удалгүй цагдаа нар Кэтрины цогцыг Индиан нөөс жимээс 100 метрийн зайд ой модтой зилүүд газраас олжээ. Цогцос олдох үедээ чармай нүцгэн задралд орж эхэлсэн байдалтай байсан нь олон нийтийн дунд энэ хэрэг гадны нөлөөтэй гэсэн таамгийг өрнүүлсэн юм. Задлан шинжилгээгээр Кэтрин олон төрлийн гэмтэл авч тэр дундаа толгоон хүнд гэмтлээс үүдэлтэй их хэмжээний цус алдалтаар нас орсон тогтоогджээ. Гэвч дараа нь явуулсан мөрдөн шалгалт бүх таамгийг үгүйсгэсэн байна. Шүүх эмчийн дүгнэлтээр Кэтрины цогцос олдохоос 4-6 хоногийн өмнө нас орсон байж болзошгүй. Тэр маш сүнслэг үзэлтэй хүн байсан бөгөөд аавынх нь хэлснээр байгальтайгаа нэгдэж өөрийн хувцас тайлах чадвартай баригдмал хүн биш гэжээ. Гэрийнхнийх нь мэдээснээр Кэтрин алга болохоос өмнөх өдрүүдэд мацаг барьж байсан нь тогтоогдсон байна. Энэ нь хоол шингэний дутагдлаас болж ухаан алдах, эсвэл хөлд алдаж унахад хүргэсэн улмаар биедээ хүнд гэмтэл авсан байх магадaltaй гэж үзжээ. Кэтрин Төв Америкийн галт уулын бүс нутгуудыг судалж, дараа нь Колумб дахь нэгэн наадамд оролцох төлөвлөгөөтэй байсан нь түүний адал явдал дуртай, амьдралд хайртай зан чанарыг илтгэж байгаа юм. 2015 оны 9 сарын 14-нд 7 хүний бүрэлдэхүүнтэй нэг аяллаа баг Кихүүл Canyon-ыг судлахаар гарчээ. Ердийн нөхцөлд энэ замыг туулахад 1-4 цаг зарцуулдаг байна. Багийнхан 40-с 50 насны хүмүүс байсан бөгөөд ихэнх нь Калифорни мужийн оршин суугчид байв. Мэдээллээр тэдний нэрсийг Марк Маккензи, Линда Артур, түүний нөхөр Стив, Гари Фавело, Моку Рейнольдс, Робин Брум, Дон Технер гэж зарласан байна. Тэдний зарим нэг нь энэ аяллаас өмнө нь Canyon-оор аялах ур чадварын сургалтанд суусан байсан ч энэ төрлийн аялалд шинэхэн хүмүүс байсан юм. Харин зарим нь Калифорни Валенсиа хотын явган аяллаа клубээр дамжин нэгэнтэйгээ танилцсан байв. Тэд төгс баг биш байсан ч гэлээ. Нэг өдрийн аяллыг давж гарах хангалттай туршлагатай хүмүүс байлаа. Гэвч тэр 9 сарын жирийн нэгэн өдөр аялагчдыг огт зүйл хүлээж байв. Үдээс хойш 2 цаг өнгөрөх үед гинтийн шуурганы улмаас үерийн аюул үүсч эрх баригчид ойролцоох бүх Canyon-уудыг хаахаас өөр аргагүй болсон байна. Зион үндэсний цэцэрлэг түрээлэнгийн байгаль хамгаалагчид борооны уйлралт болдог үерийн аюулын талаар аялагчдад байнга анхааруулдаг байсан ч тэд аяллаа үргэлжлүүлэхээр шийдсэн байв. Тэд яагаад ийм шийдвэр гаргасан нь өнөөдрийг хүртэл тодорхойгүй хэвээр байгаа юм. Энэ явдалд нөлөөсөн нэг шалтгаан нь Кихүүл Canyon-д орох зөвшөөрөл маш ховор олддогтой холбоотой байж магадгүй юм. Өдөрт ердөө 80 хүн л Кихүүл Canyon-оор нэвтрэх эрхийг авдаг байна. Шуурга эхлэх үед аялагчид гинтийн үерийн талаар огт мэдээгүй байсан. Учир нь энэ бүс нутаг нь цөл газар тул хүчтэй бороо орох үед үер буух магадлал тун өндөр байдаг. Харамсалтай нь тэд Canyon-оор доош бууж байхдаа гинтийн их үерийн усанд өртжээ. Үерийн ус хэдхэн секундын дотор тэднийг залгин авч хэдэн километрийн зайд урсгаж амийг нь авч утсан байна. Хэрвээ тэдэнтэй тааралцсан өөр 3 аялагч байгаагүй бол тэдний хувь заяа бүр хизээж илэрхгүй өнгөрөх байсан баг. Тэр нэгэн санамсаргүй уулзалтын үеэр 3 аялагч 7 хүний зургийг дарж өгсөн бөгөөд энэ нь тэдний амьдтаа ахуулсан хамгийн сүүлчийн зураг болсон юм. Үерээс амьд үлдсэн 3 хүн буцаж ирээд энэ тухай Зион үндэсний цэцэрлэг түрээлэнгийн байгаль хамгаалагчдад мэдээлжээ. Энэ чухал мэдээллийн дагуу хамгаалагчид эхлээд тэдний машиныг олж буцаж ирсэн эсхийг шалгасан байна. Гэвч машинууд зогсоол дээрээ байсан ч тэд ирээгүй байв. Энэ тохиолдолд ихэвчлэн эрен хайх аврах ажиллагаа шууд эхэлдэгч тухайн цаг агаар маш аюултай байсан тул эрлийг эхлүүлэх боломжгүй гэж үзжээ. Хэдэн цагийн дараа аврах баг мөрч ногтын хамт хэдэн километрийн өргөн талбайг самнан хайж эхэлсэн байна. Тэнд амьд үлдсэн хүн байгаа эсвэл ямар нэгэн уул мөр олохыг оролцсон ч харамсалтай нь 7 хоногийн хугацаанд Canyon-ы янз бүрийн хэсгээс 7 аялагчийн цогцыг олж гинтийн үер
тэдний амийг авч удсан нь тодорхой болсон юм. Энэ мэдээ тэдний гэр бүл мөн харьяалагддаг байсан аяллийн клубүүдэд асар их уу гашууг авчирсан байна. Хэдэн сарын дараа тэдний дурсгалд зориулан Тапанга State Park-д дурсгалын сандал босгожээ. 2018 оны 12 сард Люзия болон Майрон нар зүүн өмнөд Норвегийн их сургуульд суралцдаг хоёр найз Мароккод аялаж байлаа. Адал явдлаар дүүрэн байх ёстой энэ аялал аимшигт хар дарсан зүүд болж дэлхийн нийтийг зочроосон террорист халдлага болсон юм. 24 настай Дани бүсгүй Люзия болон 28 настай Норвеги бүсгүй Майрон нар 2018 оны 12 сарын 9-нд Мароккод ирж тус улсын гайхамшигт байгалыг үзэхээр зоржээ. Тэд эхлээд Маракаш хотод очоод дараа нь эмлил тосгон руу явсан байна. Энэ тосгон нь Хойд Африкийн хамгийн өндөр оргил болох Топикал ууланд авирах аялагчдын гол бааз юм. Хамт амьдардаг байсан найзууд байгаль, аялал дуртай, бүр аяллаа хөтөж болохоор суралцаж байсан туршлагатай хүмүүс байв. Тэд аялалдаа маш сайн бэлтгэж болгоомжтой явсан ч тэдэнд тохиолдох аимшигт явдлыг хинэн ч таамаглаж чадаагүй. Тэр үед дөрвөн этгээд Исламик Стейтэд үнэнчээ илэрхийлж аимшигт халдлага хийхээр төлөвлөсөн байв. Тэд халдлага хийхээс өмнө сошиал сүлжээнд видео нийтэлж Аллахын дайснуудыг буруушаан сүрэл авчирна гэж тангаргалсан байна. Тэдний толгойлогч нь 25 настай Абдес Самад Ижүүд гэх гудамжны худалдаачин нууц имам байв. Тэрээр Юнус Вазиад 27 настай, Рашид Афати 33 настай нарын хамт аюулгүй байдлын албан хаагчид эсвэл гадаадын жуулчдыг онилон террорист халдлага үйлдэхээр тохиролцжээ. Террорист бүлэгт байсан Абдеррахам Хайли гэдэг хүн халдлага болохоос өмнө бүлгээсээ гарч бусаддаа шифрлэгдсэн мессежийг ашиглах, зэвсэг хэрэглэх талаар зааж өгсөн байна. Ижүүд, Вазиад, Афати нар Люзия болон Майрон нарыг 4 өдрийн турш алсаас ажиглаж тэднийг хөтөчгүй хоёулахнаа байгааг анзааран бай болгосон байна. Тэд эмэгтэйчүүдийг майханд нь байхад довтолсон. Ижүүд, Вазиад нар халдлагыг үйлдэж Афати гар утсаараа бичлэг хийж баримтжуулсан байна. Бичлэгдэр халдагчид жихадын урайг хашгирч Аллахын дайснууд хажийн дах ах нарын төлөө өшөө авалт гих мэд үгийг хэлж байсан нь бичигджээ. 2018 оны 12 сарын 17-ны өглөө 2 Франц аялагч аимшигтай дүр зурагтай тулгарсан нь энэ байв. Тэд Луизия Майрон нарын толгойг нь тасалсан цогцыг олжээ. 50 байгаль донд ийм харгас аллагатай таарсан нь жихүүдэс хүргэн байв. Тэд даруй эрх баригчдад мэдэгдэж мөрдөн шалгалт шуурхаа эхэлсэн юм. Энэ хооронд аллагын аимшигт бичлэг сошиалд таарч айдас төгшөөрийг улам нэмэгдүүлсэн байна. Бичлэгийг Марокко болон Норвегийн эрх баригчид жинхэнэ гэдгийг баталсан бөгөөд сошиал таарсан бичлэг олон нийтийн уур хилэн айдсыг өдөөжээ. Хэрэгтэй холбоотойгоор нийт 18 хүнийг баривчилсан байна. За гол сэжигтнүүд болох Ижүүд, Вазиад, Афата нарыг Маракеш хотод автобусанд явж байх үед нь аллагын зэвсэгтэй хамт баривчилжээ. Мөрдөн шалгалтаар тэд Исламик Стейттэй гүн холбоотой болох нь тогтоогдсон бөгөөд Ижүүд өмнө нь Сирд байхдаа энэ бүлэгт нэгдхийг оролдож байгаад шоронд хоригдож байсан түүхтэй байв. Эдгээр 3 этгээдийг аллагт буруутган ялалсан бол бусад хүмүүсийг терроризмтой холбоотой янз бүрийн хэрэгт холбогдуулан буруутган ялалсан байна. Дэлхийд даяар олон хүн зөвхөн цаазаар авах ялал хохирогчдод шудраг ёсыг авчирч гэр бүлд нь багж гисэн амар амгалан гүгнэ гэж үздэг байв. Хохирогчдын гэр бүл ялангуяа Луизиагийн ээж гүн эмгэнэл илэрхийлж нөхөж баршгүй гар замснаа хэлээд алуурчинд заавал цаазаар авах ял оноохыг шаардсан байна. 2019 оны 7 сард Ижүүд, Вазиад, Афати нарт цаазаар авах ялыг тус оноожээ. Хэдийгээр Мароккод 1993 оноос хойш цаазын ял гүйцэтгэгдээгүй ч тэдний үйлдэл бичлэгээр бүрэн нотлогдсон тул гин буруутаад эргэлзэх зүйл байгаагүй. Бүлгийн 4 дахь гишүүн болох Абдеррахим Хайлид бүх насаар нь хорих ялыг өгсөн ч дараа нь ялыг нь цаазаар авах ял болгон өөрчилсөн байна. Тэрээр ялаа хүлээж байхдаа шоронд амиа хорлжээ. Энэ хэргийн дараа Марокко болон хохирогчдын их орон болох Дани, Норвеги улсуудад дурсгалын арга хэмжээнүүд зохион байгуулагдсан. Оршуулганд өндөр албан тушаалтнууд болон ойр дотны хүмүүс нь оролцсон Люзия Майрон нарыг хүндэтгэн үдсэн байна.